За би хоёр асуулт асууя. Нэгдүгээр эхнийх нь болохоор хяналтын зөвлөлөөс бас яг энэ Монгол банкны бие даасан байдалтай холбоотой. Ер нь бол засгийн газар одоо жишээл албан ёсоор ингээд татвар тавьж одоо ард иргэдээс одоо татвар хураачаад дээр нөгөө талд нь Монгол банкны хамгийн гол одоо төгрөгийн доктортой байдал өөрөөр хэлбэл иргэдийг одоо энэ инфляциас хамгаалах инфляц буюу энэ нь бол чимээгүй татвар байгаа. Тэр өөрөөр хэлбэл нэгдлийн бас ийм татвар байгаа. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл бид нар маш том үүрэг хариуцлагатай энэ бүтц маань бие даасан байдлаа хадгалж чадахгүй байна уу гэж одоо үйл өнгөрсөн одоо тоонуудаас харагдаж байна. Жишээлбэл одоо мөнгөний бодлогын хүүг одоо 2% жил огцом нэмэх шаардлагагүй байсан. Жишээлбэл сонгуулийн үед бол бас яг энэ үед бол бас засгийн газартаа бас илүү одоо аяд тал зассан иймэрхүү байдалтай шийдвэрүүд гаргаж ирсэн. Эдийн засгийн идэвхжлийн үед бол одоо Монгол банкны хувьд бид хамгийн одоо Монгол улсад хамгийн сайн судалгаа хийх болцоотой ийм чадвартай газар гэж бие даасан тэгээд ийм чадвартай хүмүүс байдаг газар гэж боддог. Тэгэхэд ерөнхийдөө бол манай эдийн засаг хятадаас хамааралтай гэдэг нь ойлгомжтой. Нүүрсний хятадын үйл хөдлөнгийн зах зээл удаашрсан, үйл хөдлөнгүүд нь борлогдохгүй, үнэн нь унж байгаа. Тэгэхээр кокс нүүрсэнд ирэх ачаал нь ойлгомжтой байсан. Аж ахуй эрхлэлтийн хувьд ч гэсэн одоо өнгөрсөн оны хагас жилийн тоогоос харахад ч гэсэн оны эцсийн сүүлийн байдлаар 4.6 их найдын татврын өвөр буюу 50%-аар өнгөрсөн оны мөн 2023 оны эцсээс жилийн дараа 50%-аар татврын өвөр нэмэгдсэн байна. Аж ахуй нэгжүүдээр ачаал эдийн засгийн идэвхжил буурсан гэдэг мэдээллүүд байсаар байхад одоо жишээл мөнгөний бодлогын хүүгээ бол ингэж хожуу хоримтлуулж байгаад огцом ингэж авч байгаа нь бол бие даасан байдлаа хангалттай биш байна гэж харж байна. Тэгэхээр энэ дээр ямар арга хэмжээнүүд авбал одоо жишээл илүү сайжрах болцоо байна гэж хяналтын зөвлөл харж байна. Хоёрдугаарт нь Монгол банкнаас асуулт байна. 38 штрих 1 дээр пассив активын хөрөнгөөс итерсэн тохиол засгийн газар үндэсээс гарах замаар энэ зөрүүг нөхнө гэсэн ийм заалт энийг улсын хурлд оруулж танилцуулах ёстой. 2023 оны дүнгээр болохоор нийт актив 19 их найд тэгээд пассив 26 гэхээр 7.3 их найдын одоо жишээлбэл ийм зөрүү байна. Өөрөөр хэлбэл энэ засгийн газрын одоо үндэсээс гаргаж өөрөөр хэлбэл засгийн газрын өөр жишээлбэл энэ асуудлуудыг шийдэх ёстой байсан юм уу гэж харагдаад байгаа энэ заалтаар. Тэгэхээр энэ нь өөрөө засгийн газрын үр төлбөрийг бас одоо бодиттой бусаар илэрхийлж байна гэсэн байдал харагдаж байна. Тэгэхээр энэ дээр ер нь энэ заалтыг Монгол банкны зүгээс түрүүн хяналтын зөвлөл бас энийг өөрчлөх хэрэгтэй гэж хэлж ирсэн. Монгол банкны зүгээс энэ талаар одоо жишээлбэл ямар ч бодолтой байд юм бэ? Энэ заалтыг хэрэгжүүлэх нь уул нь энэ бас тодорхой бодлого зорилготойгоор энэ заалтыг оруулжсэн. Өөрөөр хэлбэл засгийн газрын бас илүү хариуцлагатай болох. Тэгэхээр энэ заалтын талаар Монгол банкнаас бас асууя ийм хоёр асуулт. Хяналтын зөвлөлийн дараа Уганбаатар инхтэн түвшин гишүүний асуултанд хариулъя. За бие даасан хараатус байдал дээр болвол гишүүд түрүүнээс хойш нэлээд олон өнцгөөс нь хөндөж явах шиг байна. Ерөнхийдөө Монгол банк, Улсын их хурл, засгийн газар гэсэн энэ гурвалсан харилцааг анхаарч үзэх шаардлагатай. Ер нь юу хийвэл яавал болох вэ гэдэг дээр үндсэндээ бол хуулиа эргэж харах нь зөв болов уу гэж бодож байна. Засаглалыг нь дахиад эргэж харах нь зөв болов уу гэж бодож байна. Дахиад түрүүний биний хүндсэн нөгөө олон чиг үүргийг бол өгнө гэдэг нь Монгол банк чадахгүй гэдэг утгаар нь бол биш. Тэр олон чиг үүргийг нэг байгууллага нэгэн зэрэг тогтворжуулах нь өөрөө онлын хувьд бас боломжгүй байгаад байдаг шүү гэдгийг нь гэсэн ийм мессежийг бол түрүүн би өгөх гэж үзсэн. Тэгээд тэр өнцгөөс нь бас харах хэрэгтэй. Одоо үндсэн гол чиг үүргийг нөгөөд тэгээд хараат тусаар үйл ажиллагаа явуулах эрхийг нөгөөд хариуцлагыг өргүүлээд сонгодог тогтолцоо нь бол ерөнхийдөө тийм. Тэгээд тэр сонгодог жишг рүү нэлээд ойртох нь бол зөв болов гэж ингэж бодож байна. За нөгөө нэг давхар зүйл бол бид хяналтыг сайжруулах хэрэгтэй. Хяналт өөрөө давхар дандаа явж явах хэрэгтэй. Тухайлбал энэ хуримтлагцсан алдагдлыг бол их олон удаа хилцээд нарийн ширийн одоо бүх юм энэ эдийн засгийн байнгын хороо маань өөрөө маш нарийн мэдээлэлтэй болцсон энэ төр байх хэрэгтэй. Өнөөдөр бол ийм зүйл бол харагдахгүй байна. Энийг дахиад бид бол бас өөрөө хяналтын зөвлөлийн хурал дээр тодорхой ихний мэдээллийг бол авсан. Зүгээр олон улсын онлын хувьд бол Төв банкны балансыг бол consolidated budget буюу төсвийн одоо нэг тусгал гэж бас ингэж үздэг ийм зүйл бол бий. Цаатлын тэр 38-ийн штрих 1-р заалт бол нэгэнт одоо засгийн газартай үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд уялдаатай явж байгаа тохиолдолд бол энэ алдагдлыг нь засгийн газарт хариуцуулах зүйтэй гэсэн иймэрхүү логик бол бас давхар явж байгаа. Энэ бол бас давхар хяналтыг баталгаажуулсан нэг заалт бол муу юм. Тэгээ энийг бас хэрэгжүүлэх тал дээр яагаад хэрэгжээгүй гэдгийг илүү нарийн харах нь зөв байх. За дахиад түрүүн байнгын хорон дарга маань хэлж байгаа шүү санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн мэдээллийг юу сонсох нь бас зөв болов уу гэж бодож байна.
За 4 номер. За их түвшин гишүүний асуултанд хариулъя. Төв банкны тухай хуулийн 38 дугаар зүйлээр Монгол банкны алдагдлыг нөхөх тухай зохицуултыг бол оруулсан байдаг. Монгол банкны пассивын актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд засгийн газар үнцаас гарах замаар зөрүүг нөхөх асуудлыг бол улсын хурал шийдвэрлэнэ гэсэн байдаг. Яг одоогийн байдлаар Төв банкны актив пассивын зөрүү бол 7.4 их найд төгрөгтэй байна. Энэхүү хуулийн зорилго нь бол мэдээж Монгол улсын хувьд бол нэгдсэн нэг баланстай байх үүднээс Төв банкны алдагдал нь өөрөө Монгол төрийн бас алдагдал юм а гэдгийг бол энэ хуулийн дээр бол зохицуулалтаар бол оруулж өгсөн байдаг. Төв банкны зүгээс бол энэ Монгол банкны актив пассивын зөрүү нэмэгдээд байгаатай холбогдуулан энэ дээр бол улсын хуралд бол холбогдох хүсэлтэй бол ер нь бол гаргана. Актив хөрөнгөөс нэмсэн пассивыг бол одоо засгийн газрын үнцаасаар барагдуулах одоо боломжтой гэхдээ манай эдийн засгийн хувьд бол бас хязгаарлагдав. Их түвшин гишүүн тодруулсан. Тийм сая одоо энэ checks and balance гэдэг шиг бас энэ эдийн засаг чинь өөрөө ингээд хоорондоо тохиргоонотой. Тэгэхээр энэ нэг заалтыг нь хэрэгжүүлэхгүй болохоор нөгөө талдаа биднээс буруу төсөөлөлтөд эдийн засгийн засгийн газрын өөр одоо шил энэ засгийн газрын үйл ажиллагаа явуулах хязгаарыг буруу төсөөл мэдээллүүд өгöd байгаа учраас энэ нь өөрөө буцаад энэ ачааллыг чинь гол нь иргэд аж ахуйн нэгжүүд инфляцаар татвараар ингээд аваад байгаа. Тэгэхээр энэ заалтыг өмнө бас ингээд хэрэгжүүлээгүй. Би яг зүгээр энэ заалтыг хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж Монгол банкны зүгээс бодож байгаа юм байна. Энэ асуудлыг удахгүй оруулж ирэх юм байна гэж ойлголоо зөв. 4 номер хариулт. Хуулийн дээр Төв банкны тухай хуулийн 38-ийн 1 дээр бол энэ маш дэглэгрэнгүй нарийн тодорхой загаа явуулсан. Төв банк бол өөрийн бодлого үйл ажиллагаагаа Төв банкны хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Тэгэхээр бол хуулийн заалтыг биелүүлэх чиглэлээр бол үйл ажиллагаа оруулнаа. Засгийн газарт бол энэ Төв банкны актив пассивын зөрүүг бол Монгол банкны ерөнхийлөгч энэ зүгээс санхүүгийн доктортой байдлын зөвлөлтөөр бол жил болгон танилцуулдаг. Тэгэхээр энэ дээр бол засгийн газрын төлөөлөлд сангийн сайд доктортой байдлын зөвлөлд ордог. Тэгэхээр энэ чиглэлээр илүү дэлгэрэнгүй бол мэдээлэлтэй байгаа гэж бол үзэж байгаа засгийн газрыг. Хариулт хангалт өгж үзэж байна. Их түвшин шүү. Хариулт гэсэн илүү зүгээр нэг санал байнгын ороонд хэлсэн. Яг энэ заалтын хувьд болохоор улсын их хурл өөрөө санаачилдаг байхгүй бол Монгол банкны зүгээс засгийн газрын зүгээс бол яг энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байх хандлага өнгөрсөн хугацаанд харагдаж байсан учраас эдийн засгийн байнгын хорооны одоо энэ асуудлуудыг анхааралтай цааш тавах хэрэгтэй байна гэсэн саналыг байнгын хороонд бас хэлмээр санагдлаа.